өвшөлгөн татах эрлэг хүн удамт баатарууд зэлэм сүбэдэн цэцэн ухаанаар зэлэн өрсөн чөдөр цолловоо эзэн Чингисийн чулуун сэлэсэй эртний түүхтэй сурхараваа Адамэргэн хада эрхэг Монголын сурхараваа Сумын Гарамгай мөрөг Мөнхбаатар миний бие сумын гоц мэрэгэн тэгш жаргал бид ер нь хамтран зохион байгуулаад тэгээд ивентэд оролцож байна. За тэгээд сурын харваа гарчлахаар ноднонгоос хойш хичээлсэн. Энэ жил тэгээд Баянгар аймгийн Баянбулг суманд очиж 2 дахь сумын Гарамгай мэрэгэн цолыг авсан байгаа. Тэгээд энэ наадманд маань Баянгар аймгийн энэ жил аймгийн мэрэгэн болсон л усан тавг багш маань аймгийн гоц сурваач найзтайгаа гарч оролцож байна. За таны спортын цаашдаа амжилт хүсье. Ингээд хараа мэрэгэн уухай зээл байгуултгай. За баярлалаа. За сурын спортоор хичээлээд 1 жил болж байна. 24 оны 5 сараас эхэлж хичээлсэн. Тэгээд жил тойроод сая энэ 7 сард ардын усглаар сумын гоц мөрөг авсан. За сурын спортоор хичээлсэн ер нь дэсвэр хачуулттай болох юм болоо гэж бодсон. За баярлалаа. 2025 оны 8 сарын 21-нд болж байгаа сумын Гарамгай мэрэгэн Мөнхбаатар за тэгш дэлгэр нарын тэмцээл ер нь хэдэн дамирч оролцож байгаа байхаа. За анчнаас аймаг готоос ирсэн тэгээд нэг 10 гаруй дамжиж оролцож байна. Өнөөдөр тэгээд манай харваач нар бас тэгээд аймаг гот руу яваад ирээгүй байна бас зармаар. За 2025 оны 8 сарын 21-ний өдөр сумын Гарамгай мэрэгэн Мөнхбаатар тэгш дэлгэр нарын нэрнжид 2025 оны Баянгар аймгийн Хурданбулг сумын хаалтын тэмцээнийг дээрээс явж байна. За одоо ингээд энэ сайхан тэмцээнийг бас хүндэтгэн ирээд за бас тэгээд Баянгар аймгийн Хурданбулг сумд маань хүрэлцэн ирж энэ сайхан сурын спортыг өдөрүүлж байгаа хүмүүсттэйгээс яахан ярилцъя гэж бодлоо. Сайн байна уу? Сайхан амарч байна уу? Сайхан амарч цааж байна уу? За өөрөөгөө сайхан танилцуулаач. Сур гэдэг спорт ер нь хэд хичээлтэй таарч байна. Сур гэдэг спортын хамгийн гоё юм юу гэдэг юм бол тэр нь хариулаач. За Гурванбулг сумынхаа нийт нутгийн ард түмэн тэргүүлэгчд нэрт нь энэ өдрийн сайхан мэндийг хүргье. Тэгээд энэ сурын спортоо бас сайхан дэмжиж тэгээд бас сайхан ингэж хөгжүүлэхийн төлөө бас сэтгэл зүрх гаргаж байгаа та бүхэнд маш их баярлж байна. Тэгээд би өөрөө Баянгар аймгийн Жаргал сумын уугуул Баянгар аймагт амьдардаг үндэсний сураараа хичээлээ 5 жил болж байна. Тэгээд өднөн Говьалтай аймагт 3 төрж аймгийн гоц мэрэгэн болсон. Энэ жил Налахт аймгийн улсын аваргаараа 40 сумнаас 33 он спортын мастера байгуулсан хүн байгаамаа. Тэгээ Лувсан давг аймгийн мэрэгэн спортын мастер энэ жил 25 оны аймгийн мэрэгэнтэйгээ нутагт нэр сайхан наадлаа. Тэгээд сайхан наадаж байна. Тэгээд энэ сайхан зорилгын төлөө, энэ сайхан үйлсийн төлөө сэтгэл зүрх гаргаж ажиллаж байгаа та бүхэнд маш их баярлж байна. Сайн байцгаана уу. Намайг Цэдэн Балын Лувсан давг аймгийн мэргийн спортын мастер Цэдэн Балын Лувсан давг гэдгээ. За сурын спортыг хичээлээд одоо 5 дахь жилдээ явж байна. Гурванбулг сумынхаа 2025 оны хаалтын харваанд ирж харавж байгаадаа бас сайхан баяртай байна. Тэгээ нийт харваачдаа оноо мэрэг хараа 100 цэл болтугай гэж хүсээрээ.